За өнөөдөр шинэхэн газар руу засчихсан баярын уур амьсгал орчихсон маш сайхан өдөр нэг видео контент хийхээр бэлтгээ та бүхэнтэй уулзж байна. Өнөөдрийн контентыг хийх болсон шалтгаан нь бол биднэрт сүүлийн өдрүүд маш их ирж байгаа өвлийн аяллаа талаар түгээмэл асуултуудаас хариулах замаар энэ дугаарыг бэлтгэж та бүхэнд хүргэж байгаамаа. Нэгэн тийм гой баярын уур амьсгал орчихсон энэ өдрүүдэд өвлийнхаа амралт одоо ирэх гэж байгаа энэ үед бас өвөл хаашаа ямар аяллууд хийвэл илүү зохимжтой вэ? Монголд өвөл хаана аялал гоё байдаг талаар бас өөрсдийнхөө дуршлага дээр үндэслээд та бүхэнд бас хэрэгтэй мэдээллүүдийг өгөх гэж хичээе. Сүүлийн манай сувгаар бол яг өвөл хаашаа явбал зохимжтой вэ? Өвлийн үйлрэлд ямар аяллууд хийвэл илүү гоё байдаг. За тэгээд манайхаас одож энэ майхан ямар майхантай аялаад байгаа юм бэ гэдэг ч юм уу те. Зөндөө асуултууд бол маш их ирж байгаа. За тэгээд хүн дээр үндэслээд та бүхэнд мэдээлэл өгөх гэдэг байна. Тэгээд өвлийн аялал гэхээр болвол те нөгөө зум болоод намар бусад үйлчлэлүүдтэй харьцуулахад илүү эрсдэл болоод бас та бүхнээс одоо илүү бэлтгэл. За тэгээд төсвөр хатуучлыг бас шаардах ийм аяллууд болдог санагдаж байгаа. Тийм учраас бас та бүхэнд яг явхаас өмнө бас хэдэн асуултыг бас өөрөөсөө асууж үзээрэй. Тэгээд үүнээс шалтгаалаад бас хэдэн аяллаа хөлбөрч өөрөөр болж болох юм аа гэдэг талаар та бүхэндээ ярьж санал хуваалцах гэдэг. За тэгэхээр хамгийн нэгдүгээр санаа нь юу вэ гэхээр та яг өвөл аялах хүсэл сонирхолтой байгаа. Гэхдээ яг ямар аялал хийхээ мэдгүй байгаа бол энэ асуултуудыг өөрөөсөө асуугаад үзээрэй. За та эрсдэл тааж тий төсвөр хатуучлалтай хүүтэн таарч чадах уу? За тэгээд одоо хүүтэн майхан бариад ингээ явхад тий тэр адлын явдал эрсдлүүдэд илүү сонирхолтой байна уугүй юу гэдгээ бас эхлээд өөрөөсөө асуух хэрэгтэй. Эсвэл гоё та 5 тухтай аялах дуртай юу тий өвөлч гэлтгүү 5 тухыг эрхэмлдэг үү? За тэгээд майхан сав хоол ундыг өөрөө хийхээс илүүгээр кампуудаар явах сонирхолтой юу гэдгээс шалтгаалаад таны аяллаа хэв маяг за тэгээд хаашаа явах вэ гэдэг чинь бас өөр болох боломжтой гэсэн үг. За тэгээд ер нь сүүлийн жилүүдэд бол Монголд 100 гэлтгүү бүхэл улирлууд тэр дундаа өвөлчихсөн бас ингээд аялах боломжууд бол зөндөө нээлттэй болчихсон. За тэгээд манай сувгийн үнж үзэгч нар хэрвээ байгаа бол бас мэдж байгаах бид нар өнгөрсөн өвөлчихсөн хөвсгөлийг бас ингээд тойроод майхантай аялаад ирсэн. Тэгэхээр өвөл майхантайгаа аялаад ирэх нь боломж хүртэл байна тий. За тэгээд бусад одоо амралтын газар ч гэсэн өвөл ажиллах тэр боломжууд бол гараад эхэлчихсэн. Эргээд олон өвлийн жуулчлалыг бол бас ингээд түгээх ингээд боломжууд нэгдэж байгаа учраас бас үүнийг олзуурхаад за тэгээд өөрсдийнх нь туршлагыг бас та бүхэндээ хуваалцаад байгаа. За тэгэхээр нэгдүгээр поинтоор нь аваад үзье. Та хэрвээ адал явдал илэрхийлэгчтэй та ингээд эрсдлийг бол даах чадвартай. За өвөл даарахаас бол айхгүй байгаа. Ихтэй өөрхөн бэлтгэлийг маш сайн базааж явж чаднаа гэж байгаа бол бид нартай адилхан ийм майхантай аялаад үзэх бол хамгийн гоё мэдрэмжүүдийн бас нэг байна. Тэгэхээр өвөл мэдээж өвөл гэлтгүү ямар ч үйлрэлд аялж явхад өөрөө майхангаа бариад хоолоо хийж идээд ингээд явах те тэргээд гэр бүлтэйгээ найз нөхдөөгөө ингээд явах тэр дурсамж адал явдал тэр мэдрэмжүүд бол кампуудаар аялаад явхаас шал өөр мэдрэмж байдаг. Тэгэхээр та хэрвээ үүнд бэлтгэлтэй байгаа болвол та майхантай аялахыг өвөл бол тэр боломжоо зөндөө нээлттэй байгаа гэдгийг та бүхэнд уламжлаад бас тэрийг бас зөвлөмөр байна. Гэхдээ майхантай аялахад бас юунд анхаарах юм бэ? Бас майхантай аялахад хаашаа аялж болох юм бэ гэдэг санааг цааш нь дэлгэрүүлээд ярилцвал хэрвээ та анх удаага аялах гэж байгаа, ер нь майхантай аялах талаар сайн мэдээлэлгүй хаашаа явахаа мэдэхгүй байгаа болвол бид нар нөгөө байнга одоо хэрэгэлдэг түрээсэлдэг газар бол M-event гэх байгууллага байгаа тийм. M-event гэх Facebook хуудсан дээр ерөөхдөө майхангийн багцууд гарчихсан байгаа. Тэгэхээр тэнд бол өвлийн майхан, шоктогоо, ортойгоо, зуухтайгаа ингээ багцаар нь түрээсэлдэг. 1-2 хоногоор ингээ таавч яваа түрээслээд явах боломжтой. За 3 хоногийн түрээсийн багц байдаг санагдаж байна. За тэгээд өвлийнхэн бүх бэлтгэлийг нь тэндээс ингээ базаагаад түрээслээд
дурсалтаар явж үзэх юм боломжууд байгаа гэсэн. За энэ дурсалтыг бол бид нар сая яг өвлийн нээлт болгоод аялах үедээ бас хийсэн те. Ойрхон хотоос холдох шаардлагагүй ойрхон яваад өөрийнхөө машин техникийг бас шалгаж үзэх боломжтой. Дээрээс нь та өвөл өөрөө аялахад бэлэн байна уу? Майхан савтаа аялахад ямар байдгийг бэ? Шүн даарахад яаж юм? Гал түлхэхэд яах вэ? За гал биш эсвэл газын алаа хураар авч явахад ямар байна гэдэг тэр бүх туршилтуудыг хийх боломж бол байгаа гэсэн. За үүнийхэн дараа та хэрэг үнэхээр өвөл олон удаагийн аял хиймээр байгаа бол за өвлийн майхангууд энэ бол тэндээс судлаад дүрслүүлээд худалдаа авалтуудыг хийх боломжтой. Үгүй бол та ингээд нэг удаа яваад ирье гэх юм бол энэхүү түрээсийн юм бол биднэрт бол маш таалагдсан. Ягаад гэвэл тэр өвлийн майхан сав тэр нөгөө хэрэглүүд маань бүгд маш их овор хэмжээтэй байдаг учраас тэрийг хадгална гэдэг чинь бас өөрөө бас нэг талаараа бас төвөг шүү дээ. Тэгэхээр ингээд түрээслээд яваад ирэх нь бол маш амар хялбар санагдсан. Тэгээд бид нар үүндээс ямар нэгэн сурчлагаа хийх гэсэндээ биш зүгээр дурсгалаа хуваалцаж байгаа учраас та бүхэн энэ мэдээлэл хүргэж байгаа. Event гэдэг Facebook хуудас байдаг. Бид нар өмнө өнгөрсөн жил ч гэсэн хэрэглээд хөвсөлийг тойроод ирсэн. Энэ жил ч гэсэн аль хэдийн бид нар майхангийн түрээслээд өвлийнхаа аяллыг хийгээд үзчихсэн. За ийм газар байгаа. Тэгэхээр тэрийг бас сонирхоод үзээрэй. За бусад бас өөр өвлийн майхан түрээсийн газрууд ч гэсэн байдаг гэсэн. Тэгэхээр тэр талаар бас магадгүй Facebook-оос та бүхэн хайгаад үзэж болох бах. Бид нар бол өөрсд мэддэг юм та бүхэн тухайг хэлэхэд бол энэ байна. За тэгээ өвлийн майхантай аялал танд маш их таалагдлаа. За одоо та юундээс цаашаа хайчих вэ гэдэг сонголтуудыг хиймээр санагдах юм бол хэд хэдэн газруудыг зорж болно. За өвлийн майхантай аялах гэж байгаа ч гэсэн хэд их эрсдэл хэд их одоо бартаатай зам туулахгүйгээр гоё газрууд руу илүү амар байдлаар яваад гэхдээ майхантайгаа аялаад ирэх юм бол бидний өнгөрсөн жилийн явсан яг аялал шиг хөвсөл нутгийг бол зорж болно. Хөвсөл нутагт за хэрвээ таны машин чинь 4 өрштөр гэдэгтэй яг оффроуд чиглэлд тохирох машин байгаа бол өвлийн бэлтгэлээ сайн хангаад за тэр хөвсгөлийг зориход бол тэнд бид нар майхантай аялаад ирсэн шиг майхантайгаа аялаад ирэх боломжтой. За тэгээд тэгж явахын гол онцлог нь юу вэ гэхээр тэнд маш их аялал жуулч хөгжсөн газар учраас тэнд үүсэх эрсдэл арай бага, бартаа саад нь арай бага. За тэгээд ойр оршимд нь айл, за сум суурин газрууд бол ойрхон байдаг. Тэгээд жуулчдын хүлжсэн тасардгүй учраас эрсдэл гарлаа гэхэд бол тусламж танд илүү ойрхон байх учраас энэ аяллыг бол арай амар аялал гэж бол бидний зүгээс зөвлөж хэлмээрээ. За хэрвээ та өвлийн аялал майхантайгаа хийх дуртай байгаад илүү эрсдэлтэй ч гэсэн бас юм өөрийгөө бас сорьсон юм том аяллуудад явахыг хүсвэл бас яг юм группүүдэд нэгдээд оффроуд аялагч нартай нэгдээд бас яваарай гэж зөвлөмөр. Эдгээр аяллууд бол за нөгөө 9-ийн халуун аршаан, 9-ийн халуун аршаан, ононгийн халуун аршаан. За тэгээд цаашдаа бурхан халдун асрал тайрхан за өвлийн нөгөө авиралтуудыг хийдэг газрууд руу те бас яг ингээд хүмүүс бол майхантай группээр маш том аяллуудыг бол хийдэг. За эдгээр аяллуудын гол нь замынхын нөхцөл байдал бол маш хүнд байдаг учраас танаас илүү их бэлтгэл цаашлаад бас тодорхой хэмжээнд бол эрсдлүүд бас дагуулах энэ боломжууд байдаг учраас эдгээр аяллууд орох гэж байгаа бол илүү сайн мэдээ туршлагатай хүмүүстэй бол аялахыг зөвлөж чинь өөрсдөө дангаараа бол явхад эрсдэл дэндүүх байна гэсэн. За тэгээ өвлийн аяллалын талаар, бэлтгэлийн талаар яг ярихад бол бас дахиад бид нэг энэний дараа нэг дараагийн дугаар дээр бас илүү дэлгэрүүлж ярих гэж бодож байна. Яг өвлийн аялалд бол бэлтгэхийн хангалт байдал, хувийн болоод автомашин техникийн бэлтгэлийн талаар бол нэлээд их юм байдаг учраас тэрийг нь бол устд нь ярилцъя тий. За тэгвэл нөгөө талд нь өвөл ая тухтай ямар аяллуудыг хийж болох вэ гэдэг бас боломжуудыг бас ярилцж байна. Тэгвэл түрүүний миний ярьсан хөвсгөлийн аяллыг заавал майхантай хийх шаардлагагүй. Одоо бол жуулчлалын байгууллагууд бол зөндөө болчихсон тийм. За тэгээд түрүүний миний хэлжсэнээр таны машин чинь өөрөө оффроуд онолтой нөгөө Jeep гэж бидний ярьдаг тийм SUV ангиллын машин байгаад дугуй тонолч нь хэрвээ сайн байх юм бол хөөсгөл зориход бол ямар ч асуудалгүй өөрөөсөө машинтайгаа явж болно. За үгүй би машин техникээ дээшээ өвөл авч явахгүй гэх юм бол бургонтой жуулчлалын газрууд бол зөндөө байдаг болчихсон учраас тэндээс бол нэг группт л нэгтэд явах боломжтой. За ингэж явахдаа нөгөө түрүүний майхантай аяллаас ялгаатай нь та яг кампуудад буудлаад за тэндээс кампаас хоолоо аваад тийм ингээд аялах боломж бол зөндөө нээлттэй байдаг болчихсон учраас бас нэг арай илүү ая тухтай аяллуудыг бол ингэж хийх боломжтой. Тэр аяллууд бол аль хэдийн 11 сарын сүүлээс ахуулаад эхэлчихсэн. За өвөл хөвсгөлийг зорих гэж байгаа бол бас өөрөөр цаг хугацаанд хөвсгөлийн төрөх байдал нь өөрөөр байдаг. За яг өдөөд буюу 12 сард
За тэгээд 1 сарын ихэнх үед болвол за тайг хэрвээ хүүтэн байгаа цастай байх юм бол тайгын цаана бухтнууд те цаатангууд наана байж байгаа зүүн тайгтай байж байгаа. Энэ үед бол тэнцээ очиж цаа бухта за тэгээд цаатан айлуудаар очих боломжтой. Хэрвээ дулаалаад байх юм бол цаа буугаад туугаад цаашаа тайгын гүн рүү орчихдог учраас 1 сарын сүүл 2 сард бол цаа буугадаг бол сүргээр нь харах боломжгүй болчихдог. За гэхдээ яг 12 сарын үед бол нөгөө хүсгэл далаа маань хөлдөөгүй байдаг учраас яг хүсгэл далаа мөсөндөөгөр бас явхад илүү эрсдэлтэй байдаг. Ханх руу бол мөсөндөөгөр явах боломжгүй байдаг гэсэн. Тэгэхээр хэрвээ та хүсгэлийг яг мөсөндөөгөр явъя гэж зорж байгаа бол илүү одоо ингээ 1 сарын дундаас хойшоо 2 сард ч юм уу. За тэгээд мөсний баяр бол энэ жил одоо ирэх 2026 онд бол 3 дугаар сард болох гэж байгаа. 3 сарын ихээр болохоор байсан санагдчихэв. Тэгэхээр мөсний баярыг бас тохиолдуулаад тийшээ явахыг зорж болох нь. За яг нөгөөд нэг хөлтгөө гол жарганд гол гэж яриад байдаг. Яг тэр голын нөгөө үзэмж хамгийн их гоё нөгөө цам зогчсон үе нь бол ер нь бол 1 сарын дунд үе ерөөхдөө 12 сарын сүүлээс хойш яг 1 сарын дунд үед бол тэр үзэмж бол хамгийн их гоёор байдаг гэж сонссон. Бид нар ч яг өнгөрсөн жил тэрийг тааруулаад явсан. Тэгээд бидний араас 7 хоногийн дараа явсан хүмүүс очиход нөгөө шуурхтай цалхитай байсны улмаас нөгөө цан хүүрхэн унчихсан нөгөө жарганд голын маань үзэмж нь нөгөө гой байдал нь бас жоохон алдагдчихсан байсан гэж сонссон. Тэгэхээр бас цаг хугацаагаас яг тэгж тааруулж явбал зүгээр. Тэгэхээр 12 сар, 1 сар, 2 сар гэхэд хүслийнхаа зорих газруудынхаа өнгө үзэмж нь өөр байдаг учраас яг та яг алийг нь илүү өөртөө одоо илүү зориг болгож явж байгаагаа тодорхойлоод за тэгээд үнийгээ дагаад шийдвэр гаргаад зорж болох нэ. Тэгээ хөвсгөлд бол аялал жуулчлал хэдийн хөөгдсөн маш гоё газруудад бий болчихсон учраас тэнд бол илүү ая тухтай аяллуудыг бол хийх боломжтой. За өөр нэгэн 5 дахь аялал гэж бодоод үзэх юм бол хэрвээ та бүхэн манай өнгөрсөн дугаарыг хэрвээ үзсэн бол за цэнхрийн халуун аршин тэр дундаа яг дууд resort-ыг зорих аялал бол маш гоё 5 тухтай тийм аялал болох юм болж байсан. За тэгээд ягаад гэхдээ нөгөө нэг халуун аршаанд өвөл орно тий. Тэгэхээр нэгсэндээ өвөл ингээд цас бударч яхад халуун аршаанд орно гэдэг мэдрэмж бол бас маш гоё юм өвөрмөс тийм мэдрэмж байдаг юм байлээ. Тэгээд үүнийг бид нар бас онцолж хэлж шалтгаан нь юу вэ гэхээр яг нөгөөд нэг өөр халуун аршаануудад бол тийм 5 тухтай аялал хийхэд бас арай жоохон тохиромжгүй байдаг. Зам нь өөрөө эрсдэл ихтэй, одоо шалгуур ихтэй, дээрээс нь тэнд нь гоё тийм кампууд байдаггүй тий. За тэгвэл цэнхрийн халуун аршаанд дуут бол ер нь 100 ч гэсэн ер нь хүн тасардахгүй газар тий. Тэгээд яг дуут resort бол өвлж гэсэн үйл ажиллагаа явуулж байгаа юм лээ. Тэгээд тэнд очиод яг тэгээд өөрөө энэ цэнхрийн халуун аршин ч өөрөө бас эрүүл мэнд wellness талаасаа ч гэсэн бас ашиг тустай юм халуун аршин байдаг. Тэгээд түүнийг зориод өөрийнхөө ачааллыг тайлаад амраад ирэх тэр боломж бол бас маш гоё өвлийн аялал болж чаднаа гэдэгт бол би итгэлтэй байна. Тэгээд хэрвээ та бүхэн энэ одоо миний ярьж байгааг 12 сарын 20-оос өмнө үзэж байгаа 12 сарын 20-оос өмнө амжаад энэ аялалд явж чадах юм бол ажлын өдрүүдээр Nomad Runner 5 гэсэн кодыг ашиглаад 25% хөнгөлт авах боломжтой байгаа. За яг дуут resort өөрсдөө 20% хөнгөлт зарчсан байгаа. Бид нар өөрсдийнхөө үзэгчнэр зориулаад тэрэн дээр нь 5% нэмүүлье гэж гуйж хагаад 25% болгочихсон байгаа шүү. Тэгээд би эдгээр энэ бүгдийг ярьж байгаа зорилгууд нь зүгээр яг нэгэнд манаас үгийг үздэг маш их олон үнж үзэгчнэр байдаг учраас тэднэртэй бас нэг 5% ч болсон нэмээд авчихъя гэдэг үүднээс л энэ бүгдийг гаргаж ирээд байгаа шүү дээ. Тэгээд үүнийг бас битгий их сурчлаа гэж бас хараарай. Бид нар ингээд таарт өгч байгаа. Бид нар бол тэндээс ямар нэг юм авахгүйгээр зүгээр таарт өгч байгаа тэр нэг төрлийн бэлэг гэж хэлж болно тийм. Тэгээд ер нь нэг сайхан үйлчээ эргүүлээд бас хүнд эргээд гоё эргээд ирдэг шүү дээ. Тэгээ яг сурчлагын юм шиг нэг юм ярьчмаар байгаа юм юу гэхээр миний арт харагдаж байгаа гацуур болвол за манай өнгөрсөн өвлийн аялал бид нартай хамт явсан Чинзоо гэдэг та бүхэн санаж байвал мэдэх бах. Чинзоогийн маань бас борлуулж байгаа гацуур юм байлээ. Бид нарт бас бэлэг болгоод өгсөн энэ гацуурыг бас та хэд сонирхож байвал тэр гацуурыг сонирхоод үзээрэй. Тэгээд яг Facebook хуудасынх нь мэдээллийг доор болоод description хэсэгтээ оруулчихъя. Тэгээд Facebook хуудасаар нь ороод бас энэ гацуураас нь бас улдаж аваарай гэж бас зөвлөмөрөө. Яагаад бас эдрийг бас санал болгоод байгаа юм бэ гэхээр ер нь гадуур байгаа гацуурууд бас хамгийн хямд боломжийн үнэтэй тэгээд өнгө үзэмж гэсэн маш гоё сайтай
ийм газар байгаа санагдсан. Тэгээд сурчлагаа гэж хэлэх юм бол би ингээд найзаагаа дэмжиж байгаа энэ үйлдэлийг энэ дугаартаа оруулж байна. За бусд нь бол бид зүгээр та бүхэндээ хуваалцж байгаа дуршлага. За тэгээд ийм богинохон дугаар бэлтгээ та бүхэнд төрүүлээ. Мөн өөр бас хэд хэдэн дугааруудыг төлөвлөсөн байгаа. Дараагийн дугаар дээр бол яг өвлийн бэлтгэл хийхэд бас яг юу шаардлагатай таны хувь хүний талаас чинь ямар бэлтгэл хэрэгтэй юм те. Хувцснаас ахуулаад юун дээр харах юм. За цаашлаад машин дээрээд машин техник дээр бас юу бэлтгэх юм гэдэг тал дээр бас өөртөөхөн туршлагыг бас тодорхой хэмжээнд бас мэддэж чаддаг юм та бүхэнд хуваалцах нэг дугаарыг бас бэлтгээ төргөн. За тэгээд он дуслаас нэг хэд хэдэн богинохон дугааруудыг бэлтгэхийг зорж байгаа. За тэгээд болж өгвөл чадвал бид нар бас энэ өгүүлтөө бас дахиад нэг хөвсгөлрийн аяллыг нэг багцуултайгаа хамт хийхээр бас нэг зорж байгаа. Тэр аялал маань болвол бас тэр аяллахын видеонуудаар та бүхэнтэй уулзах хаа. Тэгээд манай сувгийн үнж үзэгч та бүхэнд маш их баярлалаа. Удахгүй он гарах чинь бас дахиад баярын мэд хүргэе те. Удахгүй гарч байгаа шинэ ондоо бас сайхан аж аргал сайн бүхний та бүхэндээ хүсэн өрөө. Тэгээд дараагийнхын дугаараар хэрэгэд уулзлаа. Баярлалаа. Making our Christmas memories. I've been working so much lately, I can barely find the time to sleep. Yeah, I spend my time running around, keeping people pleased. But this is my favorite holiday. It's a chance to start over new. Cause I missed you so I'm letting go of everything but you. These are the good times with you.